Mom Plus reality show. Эмэгтэй хүн үрээд явсан тэр мөчөөс эхлэн өөрийнхөө төлөө бус өөр нэгэн бяцхан ертөнцийн төлөө амьдарч тэр ертөнцийнхөө гэрэлгийгээ хайраар дүүргэх эхэн болдог. Түүний хайр болзолгүй, хизээч хариу нэгтгүй, хизээч багасдаггүй. Их хүн байна гэдэг хэн нэгнийг өөрөөсөө ч илүү хайрлахын нэр юм. Синий телевизийн бүтээл Mom Plus reality show-ны шинэ улирлаар бид 3 өөр түүхтэй, 3 өөр амьдралын хэм маягтай ээжүүдийг урьж оролцууллаа. Тэдний амьдрал, сонголт, мэдрэмж өөр өөр боловч бүгд ижилхэн нэг л хайраар үрсээ өсгөж яваа ээжүүд юм. Ээжүүд маань өөрсөддөө цаг гаргаж өөрийгөө хайрлаж, ээж хүний хувьд төдийгүй, эмэгтэй хүний хувьд өөрийгөө дахин олж харах аяллыг эхлүүлэх юм. Инээд, нулимс, догтлол, нөхөрлөл гээд ээж хүний жинхэнэ түүхүүд энэ нэвтрүүлгээр дамжин танд хүрэх болно. Ингээд та бүхэндээ энэ дугаарыг оролцогч ээжүүд болон инхри бяцхан үрсийг танилцуулъя. Mom Plus reality show. Sorry, sorry. Сайн биштэй дүү. Дүүгээ битээстэй. Ингэ зүгтэй. Дүүгээ битээстэй. За энэ дүүгээ харцаа. Энэ цай биштэй. Нэвтрүүлгийн эхний оролцогч ээж бол Дүлгөн. Дүлгөөний хувьд сошиал контент бүтээгч бөгөөд үзэгч олон түүнийг Банжажагийн ээж гэдгээр нь илүүтэй мэднэ. Тэрээр манай нэвтрүүлгийн хамгийн залуу ээж бөгөөд хүү охин хоёроо эрүүл саруул өсгөж явна. Сайн байцгаана уу? Намайг Дүлгөн гэдэг. Одоо би 27 настай 2 хүүхдийн ээж байна. Одоогоор би болохоор контент бүтээгчийн ажил хийж байгаа. Тэгээд манай хвчлэн нөгөө намайг хүмүүс охинтойгоо бичлэг хийдэг гэдгээр мэдэх бах. Ер нь дандаа гадуур явж хахад Банжажагийн ээж явж гин гэд сүүлийн дандаа ярьдаг болсон байлээ. Тэгээ манай охин Банжажа маань болохоор одоо 4 настай. Манай хүү инхлэн маань одоо 7 сар хүрж байна. Яаны мөнгө цэглээд ч тийм. Чи одоо ходох юм. Анх 21 он биш 20 он юм да. Тэгээ ээж босноо мэдээд маш их баяртай байсан. За тэгээд ингээд жирэмсэн явж байхдаа болохоор яг жирэмсэн гэдгийг мэдээд байгаа юм нэ. Үнэхээр яг миний ингээд эзэн дотор ингээд хүүхэд байгаа гэдэгтээ итгэхгүй байсан байхгүй юу? Юуг нвэ? Анхлан төрж байгаа ээжүүд маань тэгж бодох үе бас байдаг шүү. Дөнгөж ингээд төрчөөд тэр их хөвдөлтийн дараа ингээд охиноо тэрврээд өө ямар сони нэрэл миний эзэн дотор хүүхдээсэн байх шүү. Өглөөний цай чи юу юм? Юу өндөг идэх юм? Сэрсриалаа идэх юм? Маш юм. Хар идэх юм уу? Миний гай идэх юм уу? Миний идэх юм. Өндөг шорж идэх үү? Хөөе жимс хэлдэг өндөг шорж байгаа. Хүүтэй болвол ийм нэр өгье гэдээ бүр дээр үес хойш бас бодсон байсан л та. Тэгээд хүүтэй болохыг аягүй хүссэн. Ялангуяа би нөгөө хүүтэй болохыг нэлээд хүссэн байхгүй юу. Тэгээд gender reveal хийгээд ингээд нэг цэнхэр ингээ юу гараад ирж байгаа штэ. Тэгэхэд хүртэл ингээ бит хоёр итгэхгүй. Тэгээд ингээд ер нь хүүс ингээ зөөрж харах нь бас аягүй гоё юм билээ. Нэвтрүүлгийн дараагийн оролцогч Төв аймгийн Баянжаргалан сумаас оролцож буй 5 сайхан хүүгийн ээж тал нутгийн хөдөлмөрч Малчин бүсгүй Баяр Жаргал. Өглөө нар мандахаас эхлэн жаргах хүртэл малчин айлын ажил мундахгүй. Намайг Баяр Жаргал гэдэг 5 хүүтэй хөдөөний ээж байна. Хүүгийн маань Сугаржав гэдэг
ой 3 сартай. 2007 онд анхны хүүгээ олсон. Тэгээд 2008 онд том хүүгээ гаргасан. Дарааж гарсараад бүгд 5 хүүтэй болсон. Бас охин болов гэж гордож исэн тэгсэн чинь хүүтэй болсон. Одоо ингээд 5 сайхан хүүтэй байна да. Таныг нэвтрүүлэгт оролцуулъя гэдээ ярихаар нь зэрэг эхлээд гайхаад сандраад тэгээд таньдаа хэлсэн. Тэгээд ажил ихтэй байхад чинь амжихгүй байхаа л гэжсэн. Тэгээд Монголын загварын ертөнцийг өөрийн өвөрмөц шинэлэг өнгө төрөх, ур чадвараараа чимж олон улсын тайзнаа Монголынхоо нэрийг гарган загварын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа топ модель Төгс. Хайр цагаан угаарай. За сайн байцгаана уу модель Төгсөө. За тэгээд энэ саяхан байж миний төшөр. Тэр тийм баярыг. За сайн байцгаана уу. Манай хүү одоо 8 сартай. Би өөрөө 5 сартай. Тэгээд байцгааж байна. Яг хүмүүс мэддэг нь мэдэх бах уу? Мэдхгүй гэхдээ миний яг төгссөн мэргэжил чи мейкап артист стилист ч гэдэг Берлинд төгссөн. Тэгээд ер нь бол яг тэнцээ мейкап артистаараа ажиллаж байхдаа үргэлжлүүлээд тэнцээ чинь Берлиний Fashion Week энтерт загвар өмсгчөөр бас явж мавж исэн. Тэгэл ер нь бол нэг сонгох хэрэг гарахт нь модельаа сонгосон. Одоо моделийн мэргэжлээ гэрээрээ. За ер нь бол хамгийн анх ээж болоод тэр чи одоо 13 жилийн өмнө шүү дээ. Манай охин дээр амар хариуцлага мэдэрч ирснээр сандیں۔ Тэгэл аргагүй тэр үед ч айгу жаахан байсан шүү дээ. 21-т төржлөө. Тэгэл 21-т үед ч өстө жигхэн тэ амар ер нь бол тэгээд одоо цаашаа сурах уу яах уу гэд тиймэрхүү юм ботцсон байж байгаа. Тэгээд төрсөн чинь амар хариуцлага мэдрэгддэг юм билээ. Хамгийн хүү дээрэж ирсэн болчоод айгүй баярлж исэн юм аа. Ягаад тэгэхээр тэг хэмдэ дахиж ер нь хүүхэд за гарах уу болох уу уул нь бас одоо хөөрхөн гаргачвал одоо л яг гаргадаг настай. Тэгэхдээ бас миний мэдхийн ер нь бол ингээл тийм амархан жирэмсэн болох чинь тэг хэмдэ баг бахад ингээл тэг жирэмсэн болчихгүй гэж яагаал идэг. Юмуут чинь одоо 30 гараад ич одоо жирэмсэн ер нь болох юм болов гэж боддог. Яаж ч насны ялгаа байдаг юм билээ л дээ. Тэгэл ер нь бол яг нэг хүүхд ер нь дахиж бодож эхлээл ер нь бол жирэмсэн болсон шүү. Тэгэхээр амар баярлж исэн. Тэгэл нэг юм гоё бүх амьдрал дахиад нэг шинээр эхэлж байгаа юм шиг. Надад дахиж нэг боломж олгоод байгаа юм шиг. Тийм амар гоё эсэ. Тэгээд нөгөө ирээчиг өстө төсөөл ямар ч байсан нэг болохоор яг одоо юм олны нүдэн дээр байдаг биш те. Зүгээр энгийн ажил хийдэг хүн байгаа гэж бодож байна. Нөгөөх нь бас адилхан одоо манай нэг салбарт ажилладаг хүн болов уу? Мэдгүй. Ер нь тиймэрхүү байх гэж бас бодоол байна. Mom Plus reality show. Эхнэрүүд маань бүгдээрээ нөхөртөө 7 хоног явах тухайга хэлээг байгаа. Аавууд маань тэр хүлээж авах болоо. За хэдүүл цайгаа юу. Нөхөн талхайдгүй. Энийгээ болцсон юм уу? Ингээс очих. Юм үзэж байгаа юм уу чи? За одоо чи сургалт руугаа явна штэ. Ямар? Нөгөө яагаа явдаг? Аяг урддаг. Юм сурж гинөө тэндээс чи? Чамайг багш чинь гэртээ тавтгсан мэ? Суух юм уу? Гэртээ тавтахгүй. Лөвч юм. Нэр одоо охиноо өргөж өчөд хайчихлаа. Ажил руу биш дээр. Ажил руу. Нэвтрүүлгийн саналыг аваад эхлээд за ажилтаа юм чи яхаа ингэж бодсон. Гэхдээ ингээд ер нь ингээд надад аягүй олон төрлийн ингээд санал ирдэг боловч тэгээд ажлаа амжихгүй байгаа юм чинь бали гэж зөндөө олуудаа хойшлуулж исэн. Тэгээ энэ удаа болохоор хүүтэйгээ орж байгаа учраас ер нь хойшлуулах горё гэж бодсон. Ягаад тэгэхээр манай
хүүгийн хамгийн юм хөөрхөн үеуд нь одоо эхэлж байгаа гэх юм уу мөлхөж сурах гад юм ярьж сурах гад тэгээ царай марин гэсэн юм идүүтэй болоод тэр хүүгийнхаа яг энэ хөөрхөн үеийг нь мөнгөлөд авъя гэж бодоод хэвтрүүлэхдээ бол айгуу дуртай зөвшөөрөөд оръё гэд хэлсэн байгаа. Дүлгөө маань 7 хоног явах болсноо хэлэх ивэ олохгүй л байгаа бол тэ. Тэгээд юу юм бэ? Юу юм байж байх вэ? Тэг хөөтөө амд нэвтрүүл хэлсэн шүү дээ. Энийг юм хэлээг байхгүй юу? Тэр нь болохоор юу юм бэ? 7 хоног явна шүү дээ. Наашаа. Сувлалт гэсэн. Хүүд хоёр хойлох нь. Тий. Сувлалт тэр нэвтрүүлгээ юм лээ. Хизээ явах юм. Одоо явна шүү дээ. Хоёр. Өнөөдөр үү? Яг одоо. Зэрэг маань нэг л итгэж өгөхгүй байгаа бол тэ. Юм уу бэлцэн тэгээд. Тэгээ одоо ерөнхийдөө бэлэн байгаа өчтөр бэлтцсэн л дээ. Тийм. Тэгээд яагаад тахгүй хараа? Амраад тахгүй очиод. Тэгээ хараа амрил гэж бодоо тэгээд харин жоохон санаа зовоолын тайм шүү дээ. Тэр яг их байж л шүү. Байг болоо тий. Энэ нөхрийг сургалтанд нь өргөж өгөөд. Тийм. Тий. Заал маланда дагуулаад явчихсан шүү. Юу яагаад ойр дайгүй их ядраад тэгвээс нэг 7 хоног би хүүхээ аваа суул твтчихээ байг тэгдэг хөөх. Тэгээд ажил ихтэй. Тэнтхийн газруудаа гэрээтэйгээд ер нь жоохон зав гарахгүй явах зав гарахгүй байгаа. Тэгээ сонсоод надад бол ойл санагдсан. Тэр хоёулах надад юм өөр хүмүүс сурах юм. Яг сайн мэдгүй өөр хүмүүс бол байгаа л ах гэж бодож байна. Хэлээгүй юм уу тэрийг те? Тий, яг нэг хідэн хүмүүс орохын сайн мэдгүй. Ямар ч тач өөр ээжүүд бол байгаа. Өөр ээжүүд аваар байна. Өөр ээжтэй аахгүй. Ээж нь 7 хоног дүүг нь авчаад явчаад ирээ заяа. Яагаад? Яахав дээ? Яагаад? Ядраад ин гэсэн шүү дээ ээж нь. Яагаад? Охинбт хоёр гялгар штэ гоё болтго штэ. Юу гэнэ үү? Гялгар гинүү? Өглөө цэцэрлэгтнөр гэж өгөөл арай аваал тэгэл. Тэр асуудалгүй. Одоо шууд гараа авчих юм уу? Юугаар явах юм? Харин хүргээд өгч шүү дээ. Тэгэхээр харин одоо хамаг арийнхаа ажлыг чамд даатгаад явах нь шүү дээ. 7 хоног. Дүлгөөнөө маань ч бүх захиасаа хилээд амжлаа. Арга хэртэй бол ерөөсөө санаа зовоод байх юм байхгүй байгаа. Ер нь урд нь ч гэсэн манай нөхөр охин хоёр ингээд зөндөө үлдчихсэн. Тийм болохоор арга хэртэй бол санаа зовоод байх юм байхгүй. Хариуцлагатайгаа хувьд хариуцлагатай аав. Харин би зөвхөн эхлээд хэлжсэн шиг ажилдаа нэлээ ингээд санаа зовж исэн байхгүй юу. Энэ ингээд ажлууд ингээд 7 хоногор хойшлох юм байна да. Газрууд одоо юу гэж хэлнэ гэж бодож исэн. Гэхдээ ингээд ажлаа зохицуулаад ядаж ингээд өөртөө гоё ингээд нэг удаа ч гэсэн амралт гаргаад явъя гэж шийдээд бүгдийг ингээд хойшлуулсан байгаа. Тэгэхээр тэр тал дээр санаа зовхол билсэн байна. Банжаачад бол бас жоохон санаа зовж байгаа. Үгүй жоохон нэлээд санаа зовж байгаа. Би ч нэг бас жоохон охиноосоо холцчихоор охиноо санаад байдаг байхгүй юу. Тэгэхээр охиноо жоохон санах болов гэж бодож байна. Тэгээ харин тэгээ өчтөр зарим нэг юмудаа дутуу үлдсэн. Миний яар хүүгийнхаа ID юмнуудыг бэлдээд өгчгөө. Тэгээ. Тэгээ явах замдаа харин бас нэлээд ажилтаа болохоор. За харин тэгэл юунуудыг авсан юм уу? Юу? Эддэг бичээ нэтрийг авсан юм уу? Бичээ нэтрийг аваагүй байгаа. Тэрийг дэлгүүрээс бас авах хэрэгтэй тий. Тэгээ хүүгийнхаа нөгөө суудаг сандал мандлын бэлдээ. За. Тэгээ 7 хоног амарч явах хугацаанд охин бит хоёр одоо эргэж очиж болох уу? Тийм юу байгаа юу нэвтрүүлэгт. За цагаан уучаад идэл гарна та тэгээд баасаа арилгаад хурмалаа хүүлээд за өөрөө атад тэгээд өнөөдөр хоньноосаа харна штэ чи хоньтой явна инх мөх явах гадуур хурмалынхаа баасаа арилгаад зэнтэй юу хэлээ өнөөдөр баасаа арилгаж нөгөө баасаа өөрийнхөө баасаа арилгаж үтээ. Тэнтэй одоо гарч хоноо гарах юм аа. Тэгэх. Бодод хөдөө нэг өдөр ирж бичлэг зураг авалттай тэгээд нэвтрүүлэгт ороод болно л гэж бодож байгаа хэрэг. Тэгээд яг бол 7 хоног цаашаа амар совлолд яваад яа нэтэр гэж мэдээгүй сонсоог байгаа л айгүй бол явуулахгүй л их байх та.
Хөдөөний ээж маань нөхөртөө явах тухайга хэрхэн хэлэх болоо? Энэ За. ирээд зураг авчаад явах юм бодсон чинь хоошоо сувлилд очиж 7 хоног амрах юм байна. За. Тэгээ одоо энэ улсуудтай цуг явах юм шүү. Ажлаа зохицуулаад одоохондоо мал хуу төлөөг байгаа болохоор зэрэг явчаад ирээл гэсэн. Нэвтрүүлэгт орол гэсэн хөвтэйгээ. Бидэд болох байлгүй дээ тэгээд. Нэгэнд яваад ирсэн юм ч одоо явахаас явах уу. Тэг юу бэлтгэе тэгээд. Хүрэл тоогоо маань шууд хүлээгээд авчлаа шүү. Юу авч явах юм бол. Одоо энэ хоёрыг бүтээсээ өдөр хүргэж өгөх юм байна шүү дээ. Бүтээсээ хүргэж өгчөөд тэгээд 2-3 өхөр тоглох гэж байгаа. Тэрийг харна үз. Тэгээд Нэмнээ энэ гадаах нэмнэнүүд чинь юу яана. Том тоглоодох нэмнэг авч жижиг нэмч нь үз. Төржил байдаг би чинь жилд 2 насны зөрөөтэй гарсан. Эхний 3 4. Тэр хооронд бол амралт сувлаад амарч яах ямар ч тийм зав байхгүй. Тэгэл төрөөл хүүхдээ өдөө ирээл мал хойгоо саахтаа саагаал ажиллаа хийгээл тэгэл нэмэтгэд хүүхэд том болчихдөг шүү дээ. Бараг яаж өсдгийг мэдгүй. Сахуу яж байгаа л. Дадаамыг байхгүй мó? 7 хоног явна шүү дээ. Би ч явж болох юм уу? Болохгүй ах уу. Ээж дүү хоёр нь л явах. За хүн амтын хүлээл гэж яах вэ? Юм уу дээр бэлдтий одоо. За. Би тэгвэл нэг шүлтэй хоолны ай бодъё. За. Нэр өнөөдөр чи юу юм гэлээ? Эхлээд гадуур ажлууд амжилчаад. Нөгөө засвар ажиллалт тусаад. Тийм шүү дээ. Харин өнөөдөр ээж ирчих юм бол нөгөө 2 хоног хойшоо тавьсан ажил амжуулт юм уу гэж шүү дээ. Бас гард юм уу? Нөгөө гэрээ байгуулах гэсэн үү? Төгс маань нөхөртөө яаж хэлэх учраа олохгүй хөөрл юм яриад байна да. Хайр найраг өгөрт. Харин хүүтэйгээ 7 хоног сүлд төвчөөд ирсэн. Нэр юм уу? Одоо шууд Ган тулга маань нэг л итгэж өгөхгүй байгаа бол тэ. Өнөөдөр үү? Тэгээ нөгөө амжуулах шиг ажлууд яах гэж байгаа. төөрөж ирж байгаа. Харийнхан засварын ажиллаараа дуусахгүй хата. Эх 7 хоногос ч юм уу дуусч бол хамт явлаа. Хамт явна гинүү. Зөвхөн ээжүүд хүүхдүүд л явна штэ ган тулга минь. Гүмнэр уусаа байхгүй. Угаасаа хүүхдээ ээж хүүхд ямар ч тоо. Би очиж болох юм уу? Би очиж болох юм уу? Зураг авалт гэж бодсон чи харин 7 хоног яваад ирэх үү? Ирлээ шүү гэд баг ер нь тулгцсан дөө тэгтээ. Би ч яг хүүгээл амир хүүрхээ явуулж үзмээрэн шүлэл. Хүүхдээ айгу гой юмнууд өгдөө шүү дээ. Хүүхдийн байраа нэ тэр байгаа л үү. Байгаа л бахал та. Би очиж болохгүй юм. Болохгүй гэсэн. Ядаж эргэлтээ ч юм уу очиж л та. Тэр эргэлтээ. Яан да эхнэр хүүхдүүдтэйгээ уулзаж болохгүй гин дээ. Харин дээр дор нь зураг бичлэгүүд явуулаад. Өдрөө тайлагнаалаа. За cheers. Төлөө. Стрессээ бол нэг зураг авалттай үед дээ ч юм уу те. Яг ганц 2 хоног болох байгаа л тэгээд дундуур нь ирж буцаалаа. Ингэж явж исэн үе бол байгаа. Хүүхдээсээ бол саяхан яг анх удаа 1 хоног холдож үзсэн. Бас ер нь айгүй санд юм байлээ. Тэгээд харин энээр тэгвэл гарах арай болоогүй юм чи хайртаа нэг хувц бэлтгэх тусалчихгүй. Хүүгийн бас юмнууд гол нь. Хүүгийг чи одоо хувцыг аавн памперс сүү өөр нэг аваад байгаа юм ба. Идэх юм нүг памперс өгч угаах юм. Тий.
Тэгээ нэг гадуур комбинацон тэрийг нэх юм уу? Тэрийг нүгээс авч тарах байхад энэ чинь гоё гадаа салхилуулж тарах л үү. Тэгэхээр гоё гаргаад. Та нар яг хаашаа дагуулж явах гээд байгаа юм? Тэр чинь гоё хотоос жахан зайдуу юм чинь агаар амир гоё. Байх юм байна гол нь. За 7 хоног бол бараг 70 жил. Дэмэт сарагдах байх гэж бодож байна. Гэхдээ яах юм бол сайн мэдгүй. Ямар ч сан манай хүү төрснөөс хойш ерөөсөө ээж нь амраагүй байгаа. Бас нэг талаасаа гоё амралт сувлэл болох болов яваад ирэхэд л бас өөрт нь зүгээр юм болов л гэж бодож байна. Тэгээ жимнэр тэгвэл явахаараа болоогүй юм чи хайртай нэг тусалчихгүй юмаа бэлтгэх. Чаач. Тэгэхээр яг анхудаа л яг хоол ууж үзэж байна л да. Миний хувьд бол гайгүй хүү бич тэгээд хөрхөн гэр мэрээ буулгах ч юм бол өөрөө зэрэлцдэг. Өсвөл хоолоо гэдэг чинь гайгүй хаал гэж бодож байна. Mom Plus reality show. Барайтрик. Ээжүүд маань явах бэлтгэлээ базааж эхэллээ. Юу хүмүн. Тэгвэл юм шийдэж байгаа. Хүмүн байдаг штэ. Хүмүн хэрэгтэй. Ам цэвэрлдэг юм ин бас очмаар байна. За тэгээ. Миний харин гоё багтаад та. Юу тэгэл орхичээснээс илүү аваад явцсан дээр идэв дөө. Тэнд нь эмч байгаа юм уу те? Бага бэлгүй дээ. Чаа. Би чамгаа нэг солидаа. харин тийм. Мартаг бахтай яра. Энэ яг очим. Түүх унтахаар даг. За, хичээнэ. Одоо үгүй унтъя гэж бодож байна аа. Юм хомоо мартсан бол харин араас дахнаа за. За. Гайгүй авцсан байх гэж бодож. Энэ хоноо. Ой на тагтаа хөөхгүй шүү. Цаашээс өвчтөө. Наач хой цаач зам байна. Энэ наашаагаарай. Тайр нэглээ суучих. Хөөс ирлээ. Харин суучих гараа. Тэг. Миний хүү үлдэн штэ. За хинээр сууч. За. Миний хүү гэрээ цахаад үлдэн штэ. Ээж дөө хоёр нь. Ээж дөө хоёр нь авчаад ирья. Уйлахгүй шүү. За. Энэ үү? Чиэж. Хүши явах нь штэ. Навлаа штэ нана. Чиэж. Нэр суучих юм уу? За. Сайн суучих. За сайн ба тэрээ. Бом баяр штэ. Шүвэ. Жива. Баяртай. Нихо баяртай. Саяа. Мисч үгээ. Баярлалаа сая За. Сахамраараа тэгээд. Цаачлаа гэрээ. Тэр сахараа гээд. Гэрээ сайн цагчаарай. За.
За баяртай. Ийхүү ээжүүд маань өөрсдөө цаг гаргаж 7 хоногийн турш алжаал ядаргаагаа тайлахаар сувилын газар руу хөдлөлөө. Тэднийг ямар орчин, ямар адал явдал хүлээж байгаа бол? За би ингээд амралтанд явах гэж ар гэртээ жоохон санаа зовж лээ. Тэгтээ яг хаа 3 хүүхэд маань том болчихсон. Аавтайгаа дөрүүлээ үлдэж байгаа. Өөртөө цаг зарцуулаад 7 хоног сайхан амраад ирнэ гэж бодохоор бас гоё нөө. Тэгэл маш гоё байна. Одоо бодвол ямар ч байсан хүүхдтэй л ээжүүд байх ах та. Надтай адилхан хөдөөний ээжүүд байх юм болоо, хотынх байх юм болоо тэрийн сайн мэдгүй л юм. Кинонд явдаг хүмүүс тэр тусмаа ер нь мэдж байгаа дөө. Явахтаа ч үлдэхтэй ч ер нь бол айгүй мундаг үлддэг. Тэр одоо өөрөө тэгж хариуцах чадвар маш өндөртэй байхаас өөр аргагүй тийм одоо бас салбар болохоор гэдэг. Тэгээд ер нь бол нөхөртөө бол мэдээж хэрэг амар итгэдэг. Тэрэн дээр бол одоо бүр юм бодохчгүй байна. Яг ганц юм тэр нэг нэгнийгээ амар санах баха. Тэгэл яг хөө тэгэл одоо юуны тул одоо утас байгаа байлээ тийм ээ. Тэгэхээр гайгүй дээ. Амартаж хөр охин хоёроо үлдээчлээ. Тэгтээ манай охин сайн нэлээд дагаж байсан болохоор жоохон хэцүү санагдаж байна. Би нөгөө охиноосоо ерөөсөө ингээ холдож чаддаг болохоор тэг жоохон юм хоолой зангирах гэж байгаа юм шиг болоо сайн л та. Тэгтээ гайгүй баха. Угаасаа нөгөө хүүг төрснөөс хойш манай охин ч аавтайгаа хамт яс үлдсэн нэлээ хэдэд. Тэгэхээр энэ хоёр л асуудалгүй байх гэж бодож байна. Манай нөхөр бол угаасаа асуудалгүй охиноо сургалтанд нь хүргээд хоолнд нь нөгөө аваа явчихлаа л та. Би л хараа охиноо жоохон санаж манж уйлж унчих хэдэ гэж тал өөрийгөө жоохон хоолоо зангирал яжлаа. Би одоо бас гэрээсээ олон хоног явж байгааг болохоор гэрээ санахлах. Тэгээ одоо нөө мал төлөх гээд бас өхөр мал төлж байгаа болгож байгаа санаа зовоол байна. Тэгээ манай уу яг хүүг бол нэлээд санах бах. Манай хин хоёр чинь бас амар ялуун штэ. Тэгэл ялуураа л иж идэг болохоор. Тэгээ яах вэ? Бас нэг 7 хоног амарх байлгүй дээ. Тэ би бас бодоод. Тэ тий. Өөр ямар ээж нар надтай хамт оролцож байгаа талаар бас төсөөлөл байхгүй. Ер нь тэгэхээр нэлээд догтлж байна. Тэгээд юу нэг хүүхэд нэг цуслан явах өмнө амар догтлдог шүү дээ. Яг тэр шиг ингээд догтлаа л энэ л та. Өдрийн төргий сайн байна та. Халимент Wellness Resort гэр бүлийн амралт цуглаанд ирсэн баярлалаа. Mom Plus-ийн дараагийн дугаар. За та тавтай мэрэл. Энэ хэсэгт бол бидний гадуур хувцас өлгөх хэсэг байгаа. За хоёулаа ингээ манад ирсэн танд маш их баярлалаа. Ямар гоё өрөө вэ? Хөөе сэрээрээ энэ хүүхэд ямар их унддаг юм бэ? Юу бор олонд орсон цагаас хойш ийдсэн. Энийг нөгөө хүүхд ээж нарыг хайгуу асуугаад идэм блэ. Энийг бебедан гэдэг юм биш. Солонгос юм гэдэг юм дөө энэ. Энийг манай үйдэж байгаа бичлэг айгуу хөөрхөн Instagram дээр. За ашгүй би ч бүр дэлгүүрээс нэмээд энийг аваа явуулсан авчих хэрэггүй юм шүү. За тэгээд одоо бид хоёр чинь одоо хамт байх хоёр ээжтэйгээ бас уйлжин тийм ээ миний ээжтэй анх удаас үеийн хүүхдүүдтэйгээ танилцсан гэдэг байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн яг ямар хүмүүс аваад бас айгүй гоё сонирхолтой байна. Тэгээ би ч нэг таамаг дэвшүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр таамгаа ер нь хэр таасан юм бэ? Тал бас харъя да ямар ч гэсэн. Зүгтээ сайн байна уу та? Сайн байна уу? Үбаа. Тэгсэн. Хоёр жаргал. Хоёр ээжтэйгээ уулзтаа.
Миний төсөөлж ирснээс шал ондоо уусууд байна. Ер нь би бол аль алийг харж байгаагүй юм байна. Та юу лээ? Би малчаа. Гэдэг нь. Гоё аа. Харилцааны юм байна. Дуусаагүй байгааг ч хэлэх үү тий. Хотол бас чанга. Нийл өвчин тий. Нийл өвчин утаа. Би бас яг хотынх. Хотод тэгээд хүүхэд өсөхэд ер нь ямар Амар хэцүү шүү дээ. Би тэгээд айгүй амар юм уу гэхээр Аюу амар юм уу гэхээр энэ агаар энтрэл юу нэг асуудалтай. манай тэтрийг иймтэй гэж одоо л мэдлээ. Аа. Би өөрөө ч гэж эмээ аяг болчихсон. Бүрхийн юмч бол ягаан төвтөртэйгээ ажиллаарай гэж тэгдэг байхгүй. За гэжэл гэртээ арай л нэгаа чулуудчихад. Mom Plus reality show.